Яг фэсимен чама дурам мөхөрлөө чиний чихэр дамжууч тархин түрэг шүлгийг тэрлэн хүн тэцүү уу чама зөндөө байгаа бэстэ. Эй юу яцхан залуусаа Newsak in the House Give Me Justice Shantийн 18 зэрэг бүтээлүүдээрээ олон танигдсан шин залуу уран бүтээлч рэпер Pakrep буюу одоо хэ ундрах өнгөрөгч Прүү гарагт буюу одоо 2020 оны 6 дугаар сарын 4-нд уушгин тус газраа хутгалуулсан гэх мэдээлэл бол сошиал дэвчийг аваад байна. Тэрээр энэ тухайга өөрийн захим хуудаснаа нийтлсэн бөгөөд энэ нийтлэл дээр энэ бол миний мэдэх хамгийн тарихгүй хүн. Энэ хүнээс болгоомжиж яваарай. Айж ичих болон хүнд байдаг сэтгэл зүй байхгүй. Аратан л гэсэн үг. Чихэн дүлийн мэт энэ хүнээс болж би хайртай бүхнээсээ хаагцах төглөө. Одоо би эмнэлгийн орон дээр тарчилж байна. Ийм нийгмийн шар шавхруунууд байхгүй болсон цагт хүчирхийлэл нийгмийн муу муухай гэмт хэрэг алгуулна. Тэнхэрснийхээ дараа иймэрхүү юмнуудтай хатуу тэмцэнэ. Заавал хэмээн битсэн байна. Одоогоор хэргийг үйлдсэн гэмт итгээд баригдаагүй байгаа гэсэн мэдээлэл байна. Ер нь энэ тал дээр би өөрийн байр сураа одоо хэлгэдтэй одоо шин залуу рэперүүдлөө одоо удаа дараалан халддаг. Бид нь хохирол учруулдаг. Эд зүйлсийг нь дээрэмддэг. Одоо янз бүр өгөр одоо дайрч давшилдаг гэдэл одоо чамгүй олон тохиолдол гарсаар ирсэн. Одоо бүр одоо хутга шүүгний асуудалч гардаг болж энэ сонин гажууд хар нийгмийг одоо арилгахын төлөө одоо залуу хүн бүр дор бүрний хичээнгүй соёлтой боловсон байгаасаа гэж хүсэж байна. Мэдээж манай залуучууд соёлтой, мэдээж нийгмийн одоо цөөнхөл одоо яг тийм байгаа гэж би бодож байгаа. За тэгээд Pakrep залуу минь хурдан эдгээрээ одоо чамаа хүлээж буй мянган залуус байгаа. Эмнэлгийн орноос босоод одоо алаад өгөрэй гэж хүсье. Амжилт хүсье залуу минь. Сакаут баяртай үзэгчтэй. Cause I ain't a hater like you. Bow down to a near that's greater than you. When I come to your